Эмээ өвөө хоёрын халахалт найлынхаа ашааных нь цэцэг ногооныхын зургийг хараад ингэж зүгээр явж чадахгүй юм уу? Тэгээд эднэр хараад цонх монхондоо хүртэл ингэ нэг төмөр хаалт хашлах хийц. Хаалга маалга бүх юмдаа юм. Төмөр хаалт хашлах хийц. Аюу сайн. За тэгээд тэгсэн чинь хараа Нимбэг нь ингээд ургаад байж байна. Энэ их гоё цэцгэлдэг мөлхөө цэцэг байна. За тэгсэн чинь энэ хараа. Ямар гоё гэчээ. Энэ хараа. Энэ өстой гоё цэцэг гарна. Энэ тэр өдөр ингээд их гоё цэцгэлэн энэ болохоор маракуя чи энэ шүү дээ. Ийм гоё хараа. Ийм гоё. Ингээд орой болохоор хүмүүтчдэг. Энэ тэгтээ арчлаагүй бас жоохон урсалж мөсөхгүй хатцсан шинжтэй харагдаж байна. Та харин юм ингэж гоё ургасан ш тараа. Ингэж гоё ургана мөлхөөд. Ийм гоё ургана. Тэгэхэд ийм гоё цэцэг гарна. Цэвт минаар айгүй баялагч юмс байгаа юм. Тийм гоё. За энэ буйс инжир бас гарцсан байлаа хөрхөө. Энийг хаар. Стахаар юм. За манайха маракуя чинь ингээд гоё урган шүү. Нэг одоо бараг 5 м ингээд ийм морторт яг нөгөө усан үзэм шиг ингээд мөлхөөд ингээд урган. Гэхдээ энэ манад бол тасалгаанд л урган л та. Тийм болохоор энэ тэгээ арчлахгүй ингээд хийчихээ. Энэ айл нь байхгүй юм шиг байна. Битүү хашаалцсан. Тэгээд эднэр болохоор ингээд битүү хашаалчаад туристууд ирэхээр нөгөө жуулчдаа хүлээж авдаг болохоор байдгүй. Энэ хараа. Неспрей гэдэг юм шарж юмс байгаа. Яг чүдэнсний тесний бөмбөг шиг юм. Том жижигээр ийм их гоё шар. Энэний үр очсон байгаа. Энийг та бүхэн аваад тараар тасалгаанд. Энэ гэхдээ бүр яг энэ нимбэг жүрчиг 20 м өндөр ургана. Энэ нимбэг хараа. Яг энэ шиг ингэж ургана л та. Неспрей тэгээд энэ хараа. Жүрч болохоор их эрт ургаа тэгээд ингээд гунчих юм бэ. Нимбэг болохоор арай гайгүй. Ингээд 3 сарын сүүл болтор байж ах юм. Энэ нөгөө инжирэн кактус байна. Гэхдээ энэ идтгүү гоёлын кактус нь хараа. Энэ ингээ кактус нь гараад ирчихсэн. Цэцэглээд энэ нөгөө инжир нь гараад ирсэн бэ. За тэгсэн чи энэ ч болохоор Боливны мод цэцэг нь гарах гад ингээд бондуулж төхөрхөө. Цэцэг нь дөнгөж гарах гэж байна одоо. Цэцгэлээд ирэхээр бас гоё энэ ч. За энд нэг гоё мод байна. Шошиг юм бэ. Энэ өрн шошиг юм байна. Тэгээд иймараа өндөр ургасан байна. Тий энэ хараа анар байгаа байхгүй юу? Энэ болохоор жүрчний мод энэ цэцгэлч. Жүрчний мод ингэж цэцгэлсэн байна. Тэр анарыг хараа ийм бүдөө ургасан. Тэгээд хуучин анар нь ингэж хатчихсан байж байгаа байхгүй юу модон дээрээ. Ийм бүдөө ургасан энэ анар. Ингэж бүдөрч одоо энэ жүрчний мод нимбэгний модны доотл нь бас ингэж их бүдөрч ургана. За энэ анар болохоор ингэ салаалаад нэг энийг болохоор ингэ танаад байвал нэг бүдүү иш болно л тоо. Ингээ танахгүй ингээд орхичоор ингээд энэ салаалаад ийм ургах юм байна бас.
Тасарван байна. За энийг хараа, нэг юм өстэй ч юм шиг кактус. Ингэж ургацсан. Хараа ингэж ургацсан. Өстэй ч юм шиг кактус ургацсан. За нэг мөлхөж ургадаг сайхан цэцэг байна. Би энийг авчиад германд авчиад юу яасан? Тарса. Одоо очиход маань хөлтцэн байх нүггүй. Би навч мөвчээр очиад үлдээсэн л та өгөнчг. Тэгээд очиход маань зон, очиход маань яах нь. За тэгээд энэ болохоор ингээд унжаад энэ кактус ингээд сайхан байж гэнэ өөх. За ингээд оливны моднууд битүү тэгсэн чинь тэнд тараа төмс тарцсан. Эднийх ингээд энэ ургацаа одоо намар сураасан байхгүй эднэр. Намар хураачаал тэгэл дахиад тариал. Тэгэл ингээд ахаад ургац авчих юм. Дахиад тариад ургац авч байгаа нь болохоор намар вандуу тарьж байгаа юм, шош тарьж байгаа юм. Тэгээд энэ төмс тарьж байгаа юм. Сонгон сарамс тарих юм билээ. Тэгээд ургац аваад байх юм бэл. Жилд бүр 2-3 удаа авчдаг юм шиг. Намар авчгаад тэгээд хавар хураачаа дахиад тарьдаг байхаа. Би чинь тэгээд яваад өгч байгаа юм чинь 100 ургаад намар тэрийг хурааж аваад ямар ч байсан намар одоо тарьсныг болвол энэ бол одоо тарьсан биш ээ. Намар хураацсныхаа дараа л тарьсан баг. 2 сар мард бас хийгээд байж байгаа. Манай айлаас 2 сард төмс тарьж байгаа харагдчихсан. Тэгэхээр бараг 3 ургац л хураачдаг юм шиг байна. Хөрсөнд хийснээр хизээ хийснээрээс шалтгаалаад эрт хураачдаг шинжтэй байна. Дахио. За тэгсэн чи ингэж та нар гонд байна. Гонд нь ингээд зам дагаад орхицсан. Өнөөс ингээд зам дагаад гонд орчихсан. Хараа. Гонд орчихсан. Гой байна. За цэцгнүүд бололцсон ингээ хараад ирсэн. Битээ эмээ. Бит хоёр болохоор нэг оройны алхалт хийж байна да. Орой болохоор зарим цэцэг нь хомигдчихдаг юм шиг байна. Рапс. Сайн дураар өөрөө гараад ирсэн нөхдүүд байна. Дахио. Энэ зарим газар энэ инжирийн мод жимсээ өгцсөн байлээ. Нэг айлууд хашаанд авсан болохоор тэгсэн баг. Энэ бол дөнгөж навчин гарч ирж байна. Инжирийн модны ийм навч гарч ирнэ. За түр баяртай та бүхэн юм сонсон бүхэн сэтгэлчлэн бүтээх болтойгоо гэд өрөөгөөд энэ гоё жүрчний модыг харуулъя.